Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Монгол хэлний хичээлээр зааврыг ойлгон уншиж дагаж мөрдөй гэсэн сэдвийг үзэх гэж байна. Хичээлийн дэг. Хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлдсэн байх. Багшийгаа анхааралтай сонсох. Цэвэр сайхан бичиж хичээлдээ идэвхтэй оролцгоё хүүхдүүдээ. Өмнөх хичээлээрээ бид ардын тоглоомоор яаж тоглодог, тэдгээрийг хэрхэн тоглох тоглоомын дүрмүүдтэй танилцсан. Бас тоглож үзсэн байгаа. Тэгвэл ардын тоглоомыг тоглох хэлбэрээр нь үгэн тоглоом, хөлөгт тоглоом, хөдөлгөөнд тоглоом гэж ангилдаг юм байна шүү дээ хүүхдүүдээ. Ансах таацгаая хүүхдүүдээ. Уулгүй талд, усгүй газарт, сүнсгүй ноён, хүнсгүй цэрэг, цусгүй байлтна. Тэр юу вэ хүүхдүүдээ? Сайн бодоорой. Өө зүйтэй. Шатар юм байна шүү дээ. Шатрын тухай та нар юу мэдэх вэ? Та нар шатар мэдэх үү? Шатар бол хоёр хүн тоглодог хөлөгт тоглоом юм. Тоглоомын зорилго бол эсрэг талын ноён руу давталж түүнийг дахин нүүх нүүдэлгүй болгодог. Шатар ноён ухааныг тэгж хөгжүүлдэг юм. Тэгвэл өнөөдөр багш нь та нартаа шатрын эрдэмт гаргуу цайн суралцсан хүүгийн тухай Монгол ардын үлгэрийг ярьж өгье. Анхааралтай сонсоорой хүүхдүүдээ. Эртээ урд цагт ах トゥ хоёр эрдэм сурахаар алсын газрыг зарин явж байтал замд нь хоёр хүн шатар тоглоод сууж байж гин. Хоёр хүү шатарчдыг харж хэсэг зогсож байгаад ахан дүүгээ цааш явъя гэхэд дүү нь ахаад жаахан харах юмсан та явж вэ гэжээ. Ингээд ахан дүүгээ орхин цааш явжээ. 3 жил эрдэм сураад буцаж ирэхэд дүү нь харин нөгөөх л газраа сууж байжээ. Чи чинь одоо хүртэл суугаад байгаа юм уу гэж ах нь асуухад тийм ээ. Та хэр удаан яваад ирэв гэжээ. Би 3 жил эрдэм сураад ирлээ. Чи энэ шатарчдыг харж сууснаас надтай явж эрдэм сурсан бол над шиг эрдэмтэй л болох байсан юм. Одоо харьяа дүү минь гэд дүүгэн аваад цааш явжээ. Ах トゥ хоёрыг явж байтал замд нь нэг айл байж гин. Тэр айлд орж хэсэг амрыгээд шийдвэр гарган ортол өвгөн эмгэн хоёр уйлаад сууж байх юм гинэ. Та хоёр юунд ингээ гуниглаа вэ гэж асуухад өвгөн нь манай эзэн хаан албат иргэд нэг бүртээгээ шатар тоглоод хожигдсныг нь толгойг нь аваад байна. Өнөөдөр манай ганц хүүгийн ээлж болж байгаа юм аа. Хүү маань шатар сайн мэдэхгүй яанда ганц хүүгээ алдах нь байна гэд уйлж гинэ. Тэгэхэд дүү нь танай хүүгийн оронд би очиж тоглоод ирье гэжээ. Болохгүй хүү минь дэлхий дээр энэ хааныг хожих хүн байхгүй гэж эмгэн өвгөн хоёр хориглов. Чи дэлхийд нэртэй тэр шатарчин хааныг яаж дийлдэг юм бэ? Болохгүй гэж ах нь бас хоржээ. Хамаагүй би заавал очиж шатар тавина гэсээр байгаад явжээ. Дүүн тэр хаан дээр очиод өвгөний хүүгийн нэрийг хэлэхэд хаан шатар өрөөстэй ширээндээ сууж алтан сэлмээ дэрэгдээ гаргаж тавиад за ирсэн хүн төрүүлж нүүдэг юм шүү гэхэд хүү би нүүхгүй харин хаан та ахмадаараа төрүүлж нүг гэжээ. Хаан би нүүхгүй ирсэн нь төрүүлж нүүдэг юм гэв. Хүү хэлж ядаад болсонгүй тул заавал төрүүлж нүүх болов. Хүү ширүүн давталгаан хийж ноёныг шалж хөөсөөр хожоод алтан сэлмээр толгойг нь тас цавчиж гин. Тэрхүү хорон санаат хааныг өөрийн мэргэн ухаанаар дарж албат иргэдийн амийг аварч амар тайван амьдруулахаар болжээ.
Шатрын эрдэмд гаргууд сайн сурсан хүүгийн ачаар энэ нутгийн албат иргэд амар сайхан жаргах болжээ. Хүүхдүүдээ эрдэм номонд хичээнгүй сайн суралцаж их үйлсийг бүтээсэн энэ хүүгээс суралцмаар зүйл их байна тийм үү хүүхдүүдээ? Та нар энэ хүү шиг шатар сайн тоглож сурмаар байна уу? Тэгвэл өнөөдөр багш нь та нарт шатрын нүүдлийг таниулах гэж байна. Шатрыг 8 харьцаатай нийт 64 нүд бүхий хөлөг дээр тоглодог. Хөлөг гэдэг нь шатар тоглох хөснөгт зураг бүхий тавиур. Шатар тоглохдоо дараах 6 дүрсээ ялган таньж нүүдлээ сурах нь чухал юм байна шүү. Ноён, бэрс, тэмээ, морь, тэрэг, хүү гэсэн 6 дүрсээ ялган танаарай хүүхдүүдээ. Шатрын нүүдэлтэй танилццгаая. Тэрэгний нүүдэл, тэрэг шулуун нүүн. Улаан шугамын дагуу шулуун нүүж байна. Морины нүүдэл, морь хүлэг дээр дурын чиглэлд Г маягийн хэлбэртэй өсрэлт хийдэг. Цагаан нүдэнд байсан бол хар нүдэнд байсан бол цагаан нүдэн дээр бууна. Тэмээний нүүдэл, тэмээ нь өөрийн байрлаж буй ташуу шугамын дагуу ямар ч нүдэнд бууж болно. Харин бусад бод болон хүүний дээгүүр давж нүүдэггүй. Бэрсний нүүдэл. Бэрс бол хамгийн хүчтэй бод бөгөөд ноёны шадар туслагч нь мөн. Бэрс нь хэвтэй, босоо, ташуу шугамын дагуу ямар ч нүдэнд бууж чадна. Харин бусад бод хүүний дээгүүр давж нүүдэггүй. Бэрс тэгэхээр морины нүүдлээс бусад нүүдлэр нүүдэг байх нь тийм ээ хүүхдүүдээ? Хүүний нүүдэл. Хүү 1-2 нүд их зурагшлна. Давж нүүхгүй. За одоо хүүхдүүдээ сурсан нүүдлээ баттгая. Дараах нүүдэл морь, бэрсний альных нь нүүдэл вэ? Зүйтэй хүүхдүүдээ бэрсний нүүдэл байна. Морины нүүдэл биш байгаа биз? Өгөгдсөн үгийг сонгоод өгүүлбэр гүйцээж жирээ. Сонгох үг: өрөөлдөж, ташуулдаж, чигээрээ. Морь өрөөлдөж үү, ташуулдаж, чигээрээ алингаар нь нөхөлээ. Сайн бодоорой хүүхдүүдээ. Зүйтэй. Морь өрөөлдөж нүүн. Тэмээ тэрэгний нүүдлэр ямар үг үүсхийг олоод удаарай. Тэрэгний нүүдлэр тэрэг гэдэг үг бүтсэн байна. Тэмээний нүүдлэр тэмээ гэдэг үг бүтсэн байна. Мөн тэрэгний нүүдлэр бэрс гэдэг үг бүтсэн байна. Тэмээний нүүдлэр эр гэдэг үг бүтсэн байна. Та нар олон үг болж удаарай. Монголчуудын бахархал 2013 оны 5 сард Грек улсад болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээний 7 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд 9 төмрийн төгс төмөрхүү сүүлийн өргөдөө тэнцснээр дэлхийн аварга болсон байна. Дэлхийн аварга шатарчин хүү Монгол улсынхаа нэрийг дэлхийд зураатуулсан нь бидний бахархал билээ. Бахархал гэдэг нь сайн давуу талыг хүндэтгэх гэсэн утгатай юм байна. Дэлхийн аварга төгс төмөрхүүгээрээ бахархахгүй байхын аргагүй. Төгс төмөрхүүшгээ шатар сайн тоглож сурцгаая хүүхдүүдээ. Гэрийн даалгавар
Өнөөдрийн үтсэн шатрын дүрсээ тогтоож нүүдлээ сураад ирээрээ хүүхдүүдээ. Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье. Баяртай хүүхдүүдээ.